Байгалийн үтсгэлэнт нэгэн аялал эхэллээ. Тэд Монгол орныхоо гайхамшигыг нүдээр үзэж, сэтгэлээр мэдэрч байна. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших төрийн тахилгад суврах хайрхны наан хурч ирлээ. Ангайн уулархаг бүсийн өвөрмөц тогтоц, сүрлэг төрхөөрөө энэ нутгийнханд сэтгэлийн тулгуур, итгэлийн гэрэл болж ирсэн энэ хайрхныг 2007 онд ерөнхийлөгчийн зарилгаар төрийн тахилга дуул болгож байсан түүхтэй. Эртнээс нааш нутгийнхан их цагаан уул хэмээн хүндэтгэн нэрлэж, сүсгэлэн мөргөж ирсэн нь учиртай. Учир нь суврах хайрханд гарсан хүний хүслийг Тэнгэр сонсож, итгэл сэтгэлийг нь толддоо гэж ярьдаг. Гэхдээ хайрхны оройд гарахаас илүү харах нүдний бараанд шүтэн хайрлах нь жинхэнэ хүслийн биелэл болдог үзье. талаар нисэн өнгөрөхдөө таньхад хонгор түнгний танил дог минь таньжуулаарай үйлдвэрдэн саяхчи 우리션 아름다워도 없는 하늘을 웃음 하는 시비네 웃음 하는 시비네 бид Архангай аймгийнхаа Цэнхрийн гол гэдэг энэ байгалийн одоо үзэгсэлэн сайхан газар ирсэн байна. За яг энэ ард бол Тахтаг дийл гэдэг нэртэй ийм одоо овоо бас сувраг харагдаж байна. За өнөөдөр болвол нэвтрүүлэг маань дуусах тийшээгээ хандаж байна. За ерөнхийдөө анх гарснаас хойш яг энэ цаг мөчид яг энд ингээд байгальдаа энэ сайхан хайрхнаа хараад зогсож байгаа таны сэтгэл яг ямар байна? Ер нь л айгүй гоё байна. Би ч өөрөө яг Арангаа нутгийн хүүхдэрнээ сувраг хайрх уулаа энэ төрийн тахилгын сайхан уулаа ингэж ирж ер нь бол харж байгаагүй. Хүмүүс ингээ морьтой энэ төр гарддаг юм бэлээ. Би ч ингэж оройос ч ирж байгаагүй анхудаа л ирж байна. Айгүй гоё нөө ер нь сэтгэл бол. Хайрхан гэж монголчууд бол тухайн одоо энэ бол өөрийн гэсэн савдагтай энэ бол ариун зүйл юм шүү. Онгон дагшнараа байгаа юм шүү гэдгийг бэлэгдэж бид нэр нэрлэдэг штэ тий. Тэр яг энэ омогшил гэдэг зүйлийг хүн болго өөрсдийнхоороо тайлбарладаг. Өөрийн чинь хувьд омогшил гэдгийг яг яаж тайлбарлах вэ? Яг өөр чинь сая хэлдэг зөвлөдөө хүн болгон омогшил гэдэг л өөр байх л та. Миний хувьд бол яг одоо нөгөө энд байгаль дээр гарч ирээд дээл хувцас өмсөөд төрийн тахилгын сайхан уулахад ус гол бүх юм хараад яг жинхэнэ л нэг монгол хүний нэг монгол омогшил гэж байдаг үл яг тэр л мэдрэгдэж их шиг байна. Одоо яаж илэрхийлэх мэдэхгүй байна. Ямар ч байсан омогшил. Ямар ч байсан л нэг цаанаасаа л ингэ сонио омогшоол нэг гоё мэдрэмжил төрөөд байна. Энэ сайхан хайрхнаа хараад Монгол дээл хувцсаараа гоёод ингээ зогсож байгаа яг энэ цаг мөчид танд ямар сэтгэл төрж байна? Үнэхээр их сайхан байна. Одоо биднес чинь 100 хөдөө хоор нэг амар гоё ингээд магнат тэнгэрээдэг шээ. Яг энэ чинь зүрх ингээд бүр ингээд цаанаасаа түх гэд энэ сайхан хайрхныг хараад дотроосоо бүр цаанаасаа омогшил төрөөд монгол хүн болж төрсөндөө бүр үнэхээр их баярлж байна. Омогшиж байна. Жаргалтай байна бас. Чи сайхан овоогоо сайхан тойроо дотроо сайхан сүсгэлээ залбираад уул усаа сайхан дотроо бодно. Одоо чи манай нутаг яваад байгаа байхгүй нутагтаа ирээдээс амар гоё юм л та. Тэгээд анх удаахын суврах хайрхнаа харж ин одоо сайхан овоогоо тойроо чулуугаа өргөөл ямарцсан нар зүв тойроод буунда. За Улаанбаатар хоттой бид бүхэн бол маш завгүй ажилтай хүмүүс. Ингээд ажлынхаа хажуугаар бас 21 дээр нэмэх нь 21 буюу
42 мянган төгрөгөөр амьдрах гад энэ сайхан арын сайхан хангаа нутагт ирсэн. Өнөөдөр бол Цэнхрийн гол гэдэг ийм сайхан газар хөрөлцөн ирээд байгаад байж байна. За яг энэ мөчид танд ямар сэтгэл төрж байна? Бид нар ингээл удаан хугацаанд ажиллахаар стресс хоримтлагддаг, за бие сулддаг шиг юм уу, толгой тарих ажиллагаа байдаг шиг юм уу, ийм зүйл их ярьдаг. Байгальдаа гарч ирсний дараа ямар сайхан юм бэ гэж хүмүүс хэлдэг хэрнээ яг тэр шүүгээд хэлэхэд бас хэцүү байдаг шүү дээ, тий. Таны хувьд одоо яг ажлынхаа хажуугаар аялангаа бас нэг нэвтрүүлэгт оролцоод явсахад ямар мэдрэмж төрж байна? За хамгийн түрүүнд л юу бодогдсон гэхээр одоо эх орны сэдвтэй дуунууд, эх орны сэдвтэй маш гайхалтай шүлгүүд аяух байдаг штэ. Тэд нэр ингээд яаж эднийг ингээд зохиодог байна гэж бодсон чинь яг энэ байгальд гараад ирэхээр өөрөө ирэхгүй нөө цэнхэр тэнгэр уудам тал гэл ингээл нэг өөрийн мэдлгүй баг ингээд би хүртэл баг зохиожхмоор онгод тэнгэр орно гэдэг шиг нэг тийм мэдрэмж төрөхөөр үнэхээр гайхалтай байдаг юм байна. Яагаад Монгол улс руу ингээд хүмүүс шаагилдаад ажиллаж уушлаа онгон тагшин байгаль гэж яриад идгийг яг өөрөө би утгаар нь мэдрээ явж байна. Бид нар бол хотод амьдардаг бидний төв замаа дагаж авж байгаа л өсрөл холдоол өсгөл орно. Яг үнэхээр ингээд би сурах харихныг ингээд бодтойр нь хараад ингээд яг одоо мэлмийн юугаа баясгана гэдэг чинь энэ юм байна. Үнэхээр одоо нэг одоо зөөрлүүлж хэлэх гайхалтай үг олдохгүй тийм сайхан мэдрэмжийг өстэй авч байна. Энэ жил бол надад одоо энэ хайрхны зүгээс гэх юм уу хэвээлтэй байгаль дэлхий үр өгөөж харьсан гайхалтай жил байна. Би одоо 3 сарын өмнө Завхан аймгийн Отгон тэнгэр хайрханд аав ээжтэйгээ гэр бүлтэйгээ үр хөвгүүдэд дагуулад тань ижлээ дагуулад гарч аялал зугаалж явахдаа мөргсөн болвол одоо 25 дугаар сөгдлөөзөө 29 жилийн ойд зориулсан контент бэлдэж явах энэ явцдаа хайртай хамт олонтойгоо одоо ингээд энэ хайрхан дээр ирэх юм гайхалтай боломж тохиолоо. Тэгээд бид нар бол одоо ингээд 2600 метрийн дээш өргөгдсөн энэ хайрхны өвөрт зураг авах ийм боломжтой. Зүрхтэг ингээд гоё бүлгэлж цус хурдан эргэж тархитлогоо сэрэг ажиллаж нэг хүн болсны гайхалтай сайхан нэг мөч юм да тийм ээ. Нэвтрүүлгийн утга учир бол их өргөн далааттай. Монгол орны гайхалтай энэ тогтц тэр тусмаа Аранхай аймгийн Цэнхэр сумыг цэцэрлэг хотыг төшөглөөд хийж байгаа 21 мянга дээр нэмэх 21 мянга гэдэг энэ реалити шоу бол үзэгч олныг зөвхөн мөнгө олох энэ арга барил ингээд ийм шоу хэлбэрээр явагдах биш. Их орныхоо ёс заншил, өгдийнхөө зан заншил, өгүүлж байсан тэр гайхалтай одоо ой ухаан тоонд амьдралд хэрэгжих үг, өгүүлбэр, сургаал энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх юм том зорилготой бид нар ажиллаж байна. Тэгээд Аранхай аймгийн Цэнхэр сумынхан, цэцэрлэг хотынхан, ер нь Аранхайхан ямар гайхалтай юм сайхан ард түмэн бэ? Ямар гоё байгаль дунд амьдарч, ямар өв соёлыг тээн ирж байгаа юм бэ гэдгийг нэвтрүүлэг хийх явцдаа дахин мэдэрч өдөр болгон уулга алдаж, өдөр болгон хүмүүсийн сайн сайханд итгэх итгэл маань улам ингээд дэвэрч нэг өсөндөө бахархлаар дүүрэн контент бэлтэж байна да. Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихний дурсгалтай. Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой. Өсгөөс сусан үндсэн хэл, мартаж болшгүй соёл, үхтэл орших төрлөх нутаг, салж болшгүй орон. Энэ бол миний төрсөн нутаг, Монголын цайхан орон хэмээн их зохиолч Даш Доржийн навцагд орж миний нутаг шүлгэндээ бичсэн байдаг. Эх орны минь салхин түүх шивнэж, уулсан домог өгүүлдэг. Төв Азийн цээжинд орших Монгол эх орон газрын зураг дээрх нэг хэсэг бус. Хүн төрлөختний соёлын нэгэн эх булаг юм а. Мөнх тэнгэрийн дор Монгол орн минь мөнхөд оршигэ.
Ерөнхий эвент тэтгэгч гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр. United Diamond Ихүүд компани нь Япон улсын Лук болон Healthy One компани Монгол улс дахь аль биесний төлөөлөгч бөгөөд GMP батламжтай Монгол улсын идэвхжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамрагдсан 20 гаруй төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг Япон улс дахь үнээр монголчуудаа санал болгож байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягнаас аваарай. Ерөнхий ивент тэтгэгч ходоодны тустай Аливтай Алена. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Их дэлхийн хүн төрөлхтнийг хамгаалж тэтгэхийн тулд газрын гүний эрдэс шин бодисыг шингээсэн өвчин эмгэгийг ялааршуулах чадвартай ундраг усыг бүтээсэн нь аршаан юм. Аршаан ус бол байгалийн гаралтай эм. Үнийг дотроос нь идгээдэг ховор бэлгээ. Монголчууд эртнээс аршааныг хэрэглэж ирэхдээ түүний эмд чанарыг таньж зөв хэрэглэх ухааныг өвлүүлж иржээ. Одоо ч гэсэн орон даяар онгон зэлүүд байдлаараа хадгалагдсан үлдсэн олон аршаан бий. Нутгийн иргэд эдгээр ариун ундрагыг хайрлан хамгаалж ирсэн нь зүгээр нэг уламжлал бус. Байгаль дэлхийгээ хүндэтгэх Монгол ухаан юм. Учир нь байгаль биднийг тэтгдэг шиг бид ч бас байгалаа хайрлаж байж л эрүүл аз жаргалтай орших боломжтой. За сайн байна уу? Сайн байна уу? Сайхан амарч байна. Сайхан амарч байна уу? Ажлаад бод сайн байна уу? Сайхан амарч байна уу? Ажлаад бод сайн уу? Сайн явж байна. Танилцчихэд яхаа. Том баяр. Өхөрчин гэдэг юм байна. Хингэн? Өхөрчин гэдэг. Оо ямар хөр садан гоё нэртэй. Содон Монгол ганцхан байх аа. Цэгрийн халуун аршаан гэхээр одоо хувь эзэмшилд очсон ч юм уу одоо маш олоолаа монголчууд тэр чигээр бараг хуйларж очдог газраас нэг арай гоё нэг хүм идэхгүй онгон тагч нар байгаа газар үзүүлэе гээд тэгэхээр бид хэд чинь дагаад ирсэн. Тэгээд бас гоё танилцуулаач гэд. Одоо энэ аршааны хамгийн гол нь одоо энэ сайхан халан бүлээн аршааны маань давуу тал юу юм? Онцлог нь юу юм? Одоо чи айл намартаа орж болох юм уу? Өвдөө ордог юм уу? Эсвэл жилийн дөрөвдөрлөө ордог юм уу? Эсвэл огт орж болохгүй хориглолцсон заалттай одоо бие организмын асуудалтай хүн байна гэж байх уу гэдэг ч юм одоо тиймэрхүү талаар та битүүрд бас гоё тайлбарлаад өгөөч хаа. Тэгнэ. Манай энэ аршаа чинь одоо бөөр нуруу, үе мөч. Тэгээ арьс өнгөний одоо тэр яр шарах. Тийм зүйлэнд л одоо маш сайн гэж өвгдээцээс бид нарт одоо хэлж ярьж. Тэгээ гадна дотны эрүүлэхийг хүссэн хүмүүс ирж ордог доо. Энэ аршаанд байна. Ерөнхийдөө элэг муутай хүн, элэгний талын асуудалтай хүнд ордгоо гэдгийг. Бас тэрийг мэдчихэхгүй. Тэрнээс босоод хүн болоод орж болно. Хөөхөж явахдаа хамаагүй. Манай нутгийнхан болоод хамаагүй хөөхөж явахдаа ирж орцгоодог. Халуун. Эдийн дөрөв бол бай халуунаараа. Яг ордог хэсэг нь хаана байна? Ордог хэсэг нь одоо энэ хоёр хоёр ордог хэсэгтэй. За. Бид өхөө ахаа энэ яг Цэнхэр сумын ямар багийн яг юу гэдэг нэртэй газар ямар нэртэй аршаан дээр хүрээд ирвэ? За энэ Арангаа аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн нутаг дэвсгэр. Тий. Тэрд байдаг бор толын аршаан гэдэг нэртэй. Бор толын гэдэг нэртэй аршаан дээр халуун аршаан юм байна шүү. Халуун аршаан тий. За өвгдөө өцмөнд хайрлаж шүтэж ирсэн. Энэ сайхан нутгийг үлдээсэн бид одоо төрж өссөн. Тэгээ энэ нутагтаа хайртай, энэ аршаандаа хайртай. Тэгээд энэ авах гэсэн одоо улсууд байсан. Тэрийг ард түмэн эсэргүүцээж ер нь байгалаар байх шиг сайхан юм байхгүй. Тий. Хүний мэдэлд болохоор одоо ирэх хасагддаг. Нэг хүн одоо мөнгө олох зорилтоор л ашигладаг. Тий. Тэгээд энэ одоо тэгээ үнгүй хаанаас ч гэсэн хэн ч гэсэн ирээд орох боломжтой. Тийм байна. Зундаа нэг 10 гаруй гэр баригдчихээн одоохондоо. Тий. Тэр нь төрөөс маягаар. Гэрээн бол төрөөсөл чинь
халуун аршаанаа бол үнд халуун аршаанаа бол үнд төлбөргүй авч. Надад нэг юм зүйл бас их сонирхолтой санагдчихэ л даа. За. Энэ аршаан маань өөрөө халуун байгаад байдаг. Өвөлчин манайх эрс дээр суур амьсгалтай маш хүйтэн болдог. Халуунаараа. Тэгэхээр энэ аршаан маань халуунаараа урсах уу? Одоо энэ хөлтгүү жишээлбэл энэ гэсэн. Яг халуунаараа урсна. Тэгээ нэгэн доош яваа тэр хөрсөн үедээ бол цаашаа бол хөлтөн. Тэгээ доогоороо шургаж урсна. Энэ хавьдаа бол хөлдөхгүй гэсэн. Энэ хавьдаа бол уур цан болоод энэ дотроо болоод битүү ингээд цан хөөрөг татчихсан. Ямар гоё юм. Тэгээ цагаан сар марын үеэр одоо хаанаас их аваад байна? Ерөнхийдөө энэ тохоогоос авж байгаа. За. Яг их авж байгаа хэсгийг ингээд хашаалцсан байж тээ хамгаалаад. Тийм байна. Тэгээ орон нутгийн хөгжлийн сангаар нодны ингэж хашаалцсан. Хоёр сайхан нойлтой болгосон. Тэгээ өмнө нь авахсан хүнээ тэ одоо нэг хуучин бөөрнээ нэг хэдэн ийм дүнзэн хагас дутуу торох байгаад байгаа. Тэгээ энэ бол хүчингүй болгосоо. Тэнд одоо уудаг аршаан бий. Кока-кола гэж аршаан байд ундаа байдаг. Ерөөсөө яг л тэр хөхөртэй. Тий. Хойд аршаанч бас хөхөртэй. Хойд аршаан болохоор бас орж болно тэрэн задгаа нэг төгчж бариагүй ер нь унган төрхөөрөө байгаа. Тий. Уудаг гол тал нь бол хойд гядааны аршаан дээр бий. Энийг бол ууж болохгүй нэ штэ. Энээс бол тэрнээс ууж болно. За. Тэгээ кока-кола гэдэг аршаан гэсэн үг. Ерөөсөө. За ойлголоо. Бор талын аршаан нь болохоор дотор гиз илэг ходоодонд их сайн гэж дуусан. Гялааны аршааныг уу? Гялааны аршаан. Тийм. Гялааны аршаан дотор тий. Шарлсан хүн одоо эдгний талын дотрын ходоо талын асуудалтай хүн тэнчанаас уугаад одоо сайхан боллоо, хоол унтанд орлоо, ямар сайхан нутаг вэ гэж одоо гаднаас ирсэн улсууд бол бидний нутгаар одоо биднаас илүүтэй их шүтэж бахархдаг да. Ах маань одоо бид хоёрт бас маш сайхан дэлгэрэнгүй танилцуулж өглөө. Одоо танд бас их талархлаа. Одоо бид хоёр одоо шууд ингээ аршаанд орчих болох уу? Болно. Ерөөсөө ямар ч асуудалгүй. Одоо дарга зэрэг гэх юм байхгүй. Энэ аршаан ч одоо нэг цэвэрлээд байх юм байхгүй. Тэгээ ерөөсөө мөрөөд ингээд модон байнтай. Тэгээ энэ ариун сагдгал гэдэг утга учиртай бид нар юу яаж ирсэн. Тэгээ хизээ орсонч болно доо. Өвөл одоо нутгийн залуучууд цагаан сар болоход тэгвч ирээд хөдсөө арилгах чад. Тэгээ битүү манан цаанд байдаг. Энд чи уур сусаад байдаг. Цаан цулж сайхан болох нь шүү дээ. Харин одоо яхаа энэ хүүтэн яхан багдуу юм уу гэмээр тэр хойд юунаас хүүтэн нөхөд байна уу? Яхан халуун талтай байгаа шүү. Кока. Нэрэлээ кокатай адилхан юм аа. Аршаан байдаг штэ. Маш гоё аршаан дээр ирлээ. Нөгөө хоёр маань л дааж орж чадсан бүдэ хөрх юм хоолоо ирээ. За яг хамтдаа л хоол хийж явуулж цаа тэгэл. Бид хоёр нь жаргаал байж ий да нөгөө хоёртой гэж хэлдэг. Манай хоёр явцсан доо. Манай хоёр явсаа. Би нэг өсгөн харна гинэ. Хоёлоо хоолыг айл суужээ. Бор талын аршаан гэж алдартай аршаан байдгийн байна. Арангаа аймгийн одоо урдаа барьдаг энэ ходоод гэдсний аршаан юм байна. Энэ ч бор талынх нь үе мүчнийг. Нөгөөх нь бол ходоод гэдснийх юм байна тий. За өнөөдөр манай өрсөлдөгч үүрээгийн мэндэлсний тэдэн жилийн ой болж байгаа. Төрсөн өдөр нь болж байгаа. Тэгээ бид хоёр тийшээ аршаан цуг явахгүй ямар нэгэн арга сав хайж агаад энд хоол игээ байж игээ үлдэнгүүтээ торт нөгөө өчтөр аваад нууцсан торт энтрээ бэлтцэн. Хүрээд ирэнгүүт нь сүрприз өрн өглөөнөөс хойш нэг тийм жоохон сэтгэл дундуур яваад байгаа тий. Наастргүй яваад байгаа. Тэгээ би нэг юм хуурамчаар юм жижигхэн гурвалжин ганц торт өгөөд за ингээд болсон шүүгээд ер нь наастрын бол тэг рүү бүр аваачсан байгаа. Ингээд болцсон юм байна гэд ойлгоцсон. Тий. Тэгээ хүрээд ирэхэд ингээд хорхог хийгээд хажуугаар нь яг Узбек полов хийх санаа байна. Багаараа өрсөлдөж байгаа ч гэсэн ганц удаа ч гэсэн тий. Ингээ гоё баярлуулъя. Ер нь одоо ингээл хөдөө хээр хорхог хийгээд полов хийгээд нэгнийгээ баярлуулад янзын сайхан баярлая гэж бодож байна. За сайхан сүүлээ шаргааж агаад сүүлэн дээрээ сүүлнийгээ тосон дээр хуураад тэгээд будаага дээр нь одоо ингэж агшаагаад яг л полов яаж идэг тэр маягаар хийндээ. Нэг юм мартцсан байна. Уул нь жоохон нөгөө утааны үнээр оруулдаг амт харуулдаг нэг амтлагч байдیں۔ Тим юм автсан бол бүр л сүртэй болох байж. Гэхдээ хээр хийл байгаа юм чи энэ хорхог гэж байгаа хорхогныхоо чулуунаас хоёрхныг ингэчүүл бас солиотой болох байх гэж бодож байна. Өнөөдрийнхөө юуг нөгөө серотон ялгаруулдаг кайми таймна уусан юм уу? Эсвэл жих мартахгүй уусан шүү. Тийм үү. Өглөөсдөө бүр санан бүр сэрүүлэг тавьж байгаа уусан шүү. Тэгвэл ойрд мартаадсан дандаа. За энэ бол Ихүүд гэдэг Ихүүд Diamond гэх компани
бүтээгдэхүүн, нойр хулжих, нойр дутуу байх, шөнийн дурш олон дахин сэрхээс сэргийлдэг. Одоо нэгэн сэрсний дараа бол дахин унтах гэж зовоод байдаг хүмүүст зориулсан. Өдрийн турш одоо нойрмоглох энэ асуудлыг шийдсэн. Яагаад гэвэл энэ чинь өглөөний цайны дараа уучдаг. Тэгээд өдөржингөө серотонин ялгаруулж агаад оройн мелатонин болж хувраад 10 цагийн үед ингээд шууд нам унтдаг. Энэ хүн жишээлбэл их нойронд сэргийг номонд мэрэгэн хүн байсан чи одоо бол ерөөсө дуудуулгаснаас сэрхгүй орой 10 цагийн гүд гялтаачж байгаа. Өглөөс ирэхгүй нөлөөж байгаа. хуу нач. Зураг авалтын ядаргаач байгаа. Энэ сайхан байгалийн агаар ч гэсэн нөлөөлж байгаа. Одоо бол нилээ хідэн хил нэмээд царай зүсэнд ингээд ийм гоё гялалцсан өнгө орцсон их сайхан байгаа л гэж би бодож байгаа. Жин нэмснийг нь бол би мэдэхгүй байна. Өөрөө л тэгж яриад байгаа. Харин жин бол яаж ч нэмсэн жоохон мөнгөтэй бүгдүүн хар айнаал болчиход байна гэж өөрийгөө бол мэдрээд байгаа юм өчтөрөөс хойш л ялангуяа. Бас энэ удаагийн дугаар маань одоо үзэх юмтай. Тэ? Хараад бас ярих юмтай. Бас сайхан дугаар болж ингэж би харж байна. Тодорхой хэмжээнд бас сайхан өрсөлдлөө. Бас нутаг орны гоё өв соёлтой танилцлаа. Айгуу сайхан байна. Энэ нөгөө үеийн хүчин сайн гэсэн учраас үеэ сайхан шавшаад авъя да тий. Я зургатаар гарах байгаа. Арай таа бүлдөө. Энд нь яаж яах юм бэ? Зүгээр яхаа хөдөлж явах юм. Гоёна. Би ирсэндээ баярлж байна. За энэ миний мэдрэмжээр за яг хүний халуунтай адилхан байна. 30 зарим шиг байна. 20 мэд. Ямар ч нэлээ халуун. Нэлээ халуун банкас гэж байна. Тэгээд бүгдчих юм бол дүүрх юм байна. Сая ингээ хүн байгаагүй учраас амгахаа тэгээд угаасаа шинэ хүн шинэ усандаа л авахгүй угаасаа мөн хааштай. Одоо бид ерөнхийдөө дүүрэн биш учраас шавшаал авах юм байна. Хол нэг удаа авахаар нөлөөлөх юм болоо нөлөөлж болох. Гоё тасан. Би одоо хөл мэдээ шавшаал. Тэгээд нэг юм юу шиг юм өтгөн юм. Өтгөн гэх юм уу гэдэг цэлцгэн юм уу? Зууралцсан гэх юм уу тийм юм. Усны өөрөө юу? Юу усны өөрөө? Харин би мэдхгүй юм зөндөө юм байна оо. Одоо би миний сонсоочгүй хараачгүй нөгөө л нэг цэврийн алуу ашаа гэхээр нөгөө хүмүүс бөөндөө очоод болцсохгүй өлтөртэй тэрийг ч л мэддэг байсан шүү. Энэ гоё юм байна. Эрдэс баялаг ихтэй бор талын аршаан, арьс, харшил, үе мөч, хоолон өрөвсөл зэрэгт тустай гэдгээрээ нутгийнхны төдийгүй зорин ирсэн жуулчдын итгэлийг хүлээсэн. Амралтаа сайхан өнгөрөөхийн хажуугаар биеэ эмнүүлэх боломж яахааргүй аршаа юм аа. За энэ халуун аршаанд орсон сэтгэл ямар байна гэж. Тэ гоё юм аа. Би бүр халуун баан твтэх дуртай болохоор бүр гоё таатай гоё байлаа. Тэгээ байгаад л амар мэдрэмж төрлөө. Яг энэ чинь нөгөө халуун аршаан гэдэг утгаараа удуул бас даралт гисэх ч юм уу янз бүрээр хүмүүс нөлөөлдөг гэж дуулсан. Тэгээ би таныг одоо гаргаар гэдсэн байхгүй. Ер нь бол үнэхээр гоё юм байна тий. Тэгээд нэг удаа ороод нөлөөлөх болов уу? Нөлөөлнө шүү дээ. Йоо энэ усанд ороод тэгсэн хүмүүс амар үлсэж байна. Нөгөө хоёр минь хоолоо хийж илгээд хойл явж хоолоо идэх. Аваа удчихлаа шүү дээ одоо хоол идчихэж байгаа. Үлсэж байна тий. Явах уу? Тэгээ яа. Гэрийн салхи сэвэлзэж хорхогны үнэр ханхалсан төрсөн өдрийн баяр. Хотын чимээ шууган, утасны дууг ортос мартсан тэд хөдөөний жинхэнэ жаргалыг мэдэрч байна. Төрсөн өдрийн сайхан нь ганган хувцс үнэтэй ресторан даа биш. Хээр талд хорхогны утаа үнэртэж байгалийн сэвшээ салхийг мэдэрх нь жинхэнэ тансаглал юм шүү. Ахлах тоогоочуд одоо манай хоёр биш тэнд одоо ойлгомжтой харагдаж байгаа үстэй тийм ээ. Бид хоёроос яаж зүгээр хоол идэх үтэй ч бас нэг жоохон сонгон могны арилгаж өгье. Хөшөлцөө тий. Бас нэг төрүүлээ гоё ашаа машаанд очсон юм чинь бас нэг хүч чадал орцсон хүн байна да нэг туслаад. Янзын сэрэж нэ ашаа. Гоё нөө зөө гоё. Тааш дагаа гэж нэ. Орхгүй ингээд эхэлчихээ дөө. Эртний иш. Энийг уудных хооч утгаа өгч. Мэ. Али чи идэх юм. Энийг авчих. За одоо хогны сонгоно. За орхогны сонгоо. Нэж. Уу. Эпэ бахаа. Бачаа. За хоёр байх зүгээр дээ. Хоёр энэ ч 3 биш тийм. Энэ араа нөгөө Golden Gobi-гийнхаа нэг гамбанзаар л хэрэглээ. Холоо. За нөгөөх нь
хорхог гэдэг хоёр сайхан бол хийх гэж байна. Ядрахгүй нөө сайхан гоё нагаа. Манай үчистэй нэр урхраал удаад ядраал байгаа юм шиг аа. Багаар гарч ирээд харин бүр зохигдоо сайхан амраад байгаа юм биш үү? Утаад. Амраад байгаа. Үгүй яг явлаа гэсэн чинь бас хорогдох шиг. Хорогдоод лээ шүү. Тий. Дөрүлээ ер нь чойрчул яа. Ус муцаа салгаад шууд шин дугаар магаар аваад. Эндээ сөөрччүүл яадаг юм гэж юу? Шүлжээ угаасаа байхгүй бол тэр чигээр алга болчих л доо. Энэ хосны савна хаана ах юм? Одоо хийчих болог махаа. За одоо. Янзын үнэрч чинь да. Өө мо ялаанууд чи яах гэж байна. За түмс. Яа. Суу мо одоо болгоны луу юм бэ? Энийг хогноос натанаш. Хондоо луу хийх юм уу? Хийлээ. Хийчихээ тэгөө. Тэгээд Голор 3 очоо. Тэгээд ёо флаба хуурж эхлэх юм уу? Оо. Яаж юм? Ачгаа өдөр хамаагүй юм ярьж чадахгүй хаагийн. За. Мишти. тэгтээ бас тагтаад ингээд өгөөд байвал бас зүгээр идэ зүгээр яж байгаа. Тий бас. Сүйтэй бичэнтэй төрлөн. Би энэ төрлийг идэж үзв. Шажигнаас та гоё юм билээ шнаач. Би энэ бүхэн шоколад. Оо. Яа, энэ гоё оцсон шажигнасан. Би энэ төрлөөс нэгдэг юм байна. Нөгөө самартаа үзэмтэй хоёроос нийцсэн юм. Энэ бичэнтэй гэсэн гоё юм байна. За одоо нэг 2 чулуу игээд зөксөрчи. 2 чулуу энийг хиймээр нэ. За Мэник. Юм ба амаа. Амаа. За байна. Юу вэ? Шот мэтэр. Голден гоби Юу ямар төрөл нэ? Ямар төрөл нэ? Яа хайлбан дээр хийдэг бага алахгүй шүү. голден гоби төрөл. Оголох зураг. Юу энэ чинь хараа. Бичэнтэй нэг аахгүй юу? Самартаа үзэнтэй ингээд 3 4 төрөл байгаа юм чинь. Гаршин мөх байна. Энд нь яагаад яа. Гурыг За нэг уцаар ярьчвал болж гинүү яг хараа. Яг энэ үед энийг ярих гэж байгаа байхгүй юу? Уул энэ урдлын цагаан чинь Starlink. Энийг ярих гэж байгаа үед ингээд мессенжерт дуудлага ирж байна. Яда нэг ББ гэдэг хүн ямар ч байсан залгаад байна. Ярих нь цаашаа зүгээр юу вэ? Байна уу? Нүгшин паад. За манай юу яах вэ? Ингэж байна. Манай эргээ залгах уу? Зурагтай эргээд. Таг хөдөө нөгөө энэ хараангаан бор толгой харьцаан дээр ирсэн явж байна. Хорхог хийгээд. Бичлэг хийж шүү янз бүрийн юм догсоо. Янз бүрийн юм догсоо гэж. Манай буцаага залгая. За энэ бол хараа PC Mall-ын бүх салбаруудаар ингээ худалдаалагдж байгаа хөдөө орон нутгийн хаач энтэй явхад бол одоо ингээд интернетийн тийм дутагдалд орно гэхгүй. Тэгээ бүх холбоо харилцааны өндөр ийм технологиг гайхуулсан ийм бүтээгдэхүүн тэр нэг хар байгааз энэ бол эртээд өглөө тэгээ эртээд өглөө миний үсгийг нурцсан байдгийг үс мөсөө ороогоод алсан шүү дээ нөгөөч. Нурцсан байнгут ийшэн хийж байгаад аккумулятора асаачих цэргэлж байгаа. Тэгээд асаа явцсан. Одоо ингээд эндээс 200 эртээд өглөө нэлээд хол машин унтартай харин тий. Тэгээд нэлээд хол байсан. Тэгэнгүүт машин лугаа аккумулятор лугаа шууд холбоод тэгээ машин ямар ч асуудалгүй асаа явчихж байгаа. За энэ ч бол ингээд тамхины асаагуур USB оролтууд энд нөгөө out input гэдэг нэг ийм оролтууд ингээ бүх төрлийн цахилгаан хэрэгслийг дэмждэг ийм хаамар гэдэг ийм хайрцагтай. Энэ хоёртой явхад бол хөдөө айж ичээд тий тухгуудахгүй инхүү тэхүү гэхгүй өглөө оройд бүр хаавас одоо энэ архангаан сувраг харихны ертөнцийн зөвөр зүүн урд бор толгойн харшааны энд би ингээ ээж аав эхнэр хүүхэд рүүгээ ажил төрлөө ингээд гяс амжуулаад ингээ яваад ах боломжийг энэ Starlink PC Mall-ын бүх салбаруудаар зарагдж байгаа юм байна. Нэг хөөрхөн та нар нэг нэгийг аваарай авахгүй чадахгүй энэ төр байх юм бол ахтаа хэлээд ахна авч яваа заа. Яа. Мөнхтэй багч. Аваад өгөөч шууд. За одоо бол зөвхөн сонгоно. Шаргасан уу? Шаргасан. Тосон сайхан боллоо. За. Сайхан тос гарлаа. Одоо сонгоно байц сайхан. Махнаасаа ерөөсөө оруулахгүй. Хура. Тэр юм гомоо сайхан байна. За одоо та дэдээ би нэг гарынхаа полов хийж өгөх үү? За тэгээ. Ямар өвдөө? Полов хийж байна. Энд одоо энэ хорхог хийгдэж байна. Энэ дээр полов хийгдэх гээд байна бас наач. За луунгай. За. Ухаас.
Боловны лөө. Гол нь наашаа. Чирээс одоо болоогүй байна. Тоглож ийшээ шүү. За тийм ээ. Ерөнхий маа. Одоо ерөөсөө ингэж хит хонлоо миний ганц ах би танаас салахгүй малахгүй гэж. Явжсаа яг юмасаа болохоор тийш асуучих. Дуунгаа чи одоо зүг бистэй хаа. Төмс ихгүй. Төмс ихгүй. Болон төмсөд бүтэхгүй бах уу. Бутраад алга болно. За одоо ингээд луунгаа хэр зэрэг хурах вэ? Ерөнхийдөө ч. За ер нь хуурж. За. Ерөнхийдөө өөрөө чинь зааварчилгаа чиг хандлагыг л барья одоо ерөөсөө. Энэ бол хизээний цагт бол хуурна. Ямар ч болон болтол хурандаа гэж. Яа, сумын жинхэнэ диско чи сумын диско гэж байна. Тэгээ бүжгэлдэл гэдэг сумын дискомск дааж үзээгүй шүү дээ. Тийм үү. Одоо тархалгаагаа эргэл бүжиглэх байхаа. Тэр аяг залуучууд нь хоёулыг нь аваад эргүүлж хүлгүй дээ. Тоохгүй яана. Ариугаас хоёр бид сэлсэл ирэх байхаа. Би орой бүжиглэж чадахгүй. Камера нуух уу яг? Жохон нуугаад үзье л. Нуугаад үзэх үү те. Тэгээд энэ хоёрын маань одоо хэр эргүүлэх нөө? Яаж эргүүлэх нөө нэг хараад юм уу? Нэг кепиг дутуулсан нөхөр орж ирэл. За хөдөө гадаа гандаж явдгаараа би нэг хөлийн жилээ гаргах уу да гэлтэх багт. Сэлсэл эргүүлэх байхаа л гэж боддог шүү дээ. Тоя эргэжсэн үү ер нь? Би үзээгүй. Сумын төвийн юу н стор орж одоо өнөөдөр анх удаа голгоод амар догтлоо суугаад байна. Чи ер нь би ингээ чамайг хараад байхад Аймгийн төв юм уу? Орой аймгийн төв юм уу сумын төв? Сумын төв шүү дээ. Сумын төв. Цэнхэр дээрээ тийм. Сумын дээрээ. Аймгийн төвдөр бүжиг болдгоо шүү дээ. Тийм үү? Тий. Сумын төв дээр тийм үү? Хоёлаа нөгөөхөө нэг ах уу? Нөгөө алдарт дуугаа юу? Тий, одоо тойрын дуу боллоос баг. Тэрчдөө нэг юм хамтлаг байгуулчаад байна энүүх үндэ. Хаа утсан газар за эдөө мөндөө дэвшүүлэхээр нөгөөхөд болт манай. Дэлгэцээр хэдий оролцогчид маал гарч байгаа мэт боловч тэдний ард зураг авалтын багийн олон хүний ур ухаан хөдөлмөр шингэсэн байдаг. Төрсөн өдөр нь тохиож буй оролцогч үүрээд багийнх нь ямар гинтийн бэлэг барих вэ? Нэвтрүүлгийн ивент итгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент итгэгч ходоодны тустай Оливтэй Алена. Та ямар тос хэрэглэдэг вэ? Гэр бүлийнхээ эрүүл хооллолтыг би холестерин агуулаагүй цэвэр байгалийн гаралтай Олена тоснд даатгадаг. Халуун дулаан уур амьсгал амттай сайхан хоолноос эхэлдэг. Ходоодны тустай Оливтэй Олена. Та өөх төсөр баялаг хоол хүнс хэтрүүлэн хэрэглэдэг бол анхаарлаа хандуулна уу? Япон улсад үйлдвэрлэсэн дотор өөх хайлуулах энэхүү бүтээгдэхүүнд сардин загас 202 ширхэг, НАТО эсгсэн шар буурцаг 31 сав, тараг 93 аяга орсон бөгөөд эдгээрийн тусламжтайгаар таны хэвлийн өөхийг шатааж тураахаас гадна цусан дох холестеринийг бууруулна. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор хаягаар авна уу? Ерөнхий ивент итгэгч амттай сонголт UB Rice. Нэвтрүүлгийн ивент итгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. За энд би бол плов хийлээ. Нямба ах маань хорхог хийлээ. Одоо амт хэрэгснийг одоо л шалгана да. Үнэр гаргаж ирэх үү? Үнэрийг харсаар агаад үнэрцээр аваад бүр юу яалаа. Хордлогонд орчлоо шуудаа ирваа. Тураалаар явлаа. За будаа маань бол их сайхан агшсан харагдаж байна. Саримсаа гаргая. Яаж болсон юм шүү? Яснасаа өндөрцөн минь хараа махан. Зөө зөө. За нэг доогоор чүд харин шүлийн игдсэн байж магадгүй гайгүй шүү дээ яшгүй. Гайгүй. За халуун чүдөө барих уу? За тэгье. За ерөөсөл хамгийн гол юм л халуун чүдөө үстэй. Хоолоор бөмбөгдөөстэй гоё шүү. Будаач гоё харагдаад миний арай бяцхан. Плов маань ерөнхийдөө маш сайхан болж байна. Гоё шүү. Үүлээд хайрагдсан. Гоё өстэй яг гоё. Унаад байтаагүй. Би идийгээ тулаалаа. Хамгийн зөөлхөн махыг унснаар нь тайлан. Энэ хоёр сайхан яалц болсон байна. Нямба ахын хоол руу явчлаа л та. Минийх ч доо жоохон. Чулуу авах гээд байгаа. Нанаа чи бариулах сармис барих уу гэж. Энэ хэсэг нь очих. Халуун. Яад. Гэтэ надаа яг үнэндээ манай хүний хоол гоё харагдчихэв.
Манай ийшээ түлэгдсэн байна. Хотлаа. Юу нэр халын бэ? За аагийн чулуу за дараа нь болох уу? Дараа нь бол ёо ямар ч хоолой утгаар Өсөж чинь. та илтэй хоолноос амсуулаад хий. За дээжийн одоо Нямбахтай барьчий да тий. Хамгийн бас эрэгтэйчүүдээсээ одоо хамгийн холиогүй дээлийн будааны эсхийг гэж таах гэдэг нь яах вэ? Хоолныхоо дээжийг төрүүлж одоо 90 хүнд барьна гэвэл одоо Нямбахт л барих та надаас ах юм чи. Нэст янзын хамт тусалж байна. Төрсөн өдрийн минь хөргие. Төрсөн өдрийн Наа тоохгүй юу төрсөн өдөр гэдээсэн чи яасан? Өдрийн минь хөргие үрээгээ. Төрсөн өдрийн минь хөргие. За хөслөө удаж байгаа. Цаагаа олдгүй. Лээс юм. За баяр хүргье. Төрсөн өдөр торт март гордохгүй шүү хэрэг амар сэтгэлээ бэлдээд хоолоо идэ яа батад баярлаа. За төрсөн өдрийн минь төргий. Өсөл бүхэн биелэх болтугай. Лабобо. Лабобо байна. За одоо ингэ нийт хамт олноос нь. Гэхдээ өглөө бүр туяа босч ирээ минь төрөхгүй ам чи орноосоо босч ирээд. Би тэд лаа авах нь авсан. Тэг байсан юм. Машины ард янз бүр болж байгаа лаа олддоггүй. Даа надаас би яриа өгөөл амар алаад байгаа хгүй. Нүдэн тийш гүгээл манай хоёр зураглаа сэтгэл юу хоёр маань. Найраа хоёр маань нүдэн гүгээд исэн байхгүй юу? Би бүр яг комо. Баярлаа. Анхудаа өдөр гадаа төрсөн өдрөө гаа үлээж үзэж байна. Үрээс бай. Батад шууд өдрөөс баг гэж итгэлтэй байраа. Өстө мартахгүй мэ. За ямар ч хамт шин. Яг таар төр ингэ. За тэгээ тавианаас За Өөрийн саргал наран чамаа халбаа нь. Халбаа бэлдээгүй байна. Хайр тий. Ус халбахгүй болчиход байгаа. Бүгдээрээ энэгээр хамаа. Энэгээр би. Их жати таалтай. Юухан дөрдөг бэлэгдээж удаачна бэлээ. Үнэн хайр бэлэгдэж үрдэн жаргал бич өрөө. Синийн зүрсэн өдөр бидний баярын өдөр эсарэ. Энэ өдрийн аяллаа нэгэн гол үйл явдал нь үүрэгийн төрсөн өдөр байлаа. Тэдний хувьд өнөөдөр амьдралынх нь халуун дулаан, мартагдашгүй дурсамжийн нэг болж үлдсэн бизээ. За хогоомси. Сэнзэ мэнэ. За ингээд 25 дахь суугт телевизийн 21 мянга дээр нэмэх нь 21 мянга реалити шоу нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За бид бүхэн өглөө эртлэн амралтынхаа баазаас хөдлөөд тухайн одоо нутаг орныхоо байгалийн үзэсгэлэнт газрыг үзье гэсэн ийм одоо маршруттайгаар гарсан байгаа. За өнөөдөр бор талын аршаан дээр нэгэн сайхан өдрийг өнгөрөөж оролцогч нарынхаа олон өдөр хөдөлмөрлсөн альжаал ядаргаагийн тайлж за хорхог хийж идээд үнэхээр одоо сайхан өдөр өнгөрч байна. За яагаад ингэж төлөвлөгөө гаргасны учир нь өнөөдөр багийн маань одоо 2 ч гишүүний төрсөн өдөр тохиолдож байгаамаа. За яг одоо ард бол манай оролцогч нар болон зураг авалтын багийнхан бол тухлан сууж цаадсан байна. За яг одоо үүний дараа сумын төвд очоод соёл мэдээллийн төв дээр бас бүжгэнд оролцох юм дараагийн ажилтай байгаа. За тэгээд тун удахгүй сумынхаа соёлын төв дээр хамтдаа уулзъя. Зүгээр хоорондоо ингээд дандаа ингээд мөнгө ажиллаар өрсөлдөд байгаа байхгүй. Тэгээд бас нэг өрсөлдөөн гарсан айлын хүмүүстэй өрсөлдсөн шүү дээ. Тэгсэн. Одоо танаа багтаа нэг өрсөлдөе гэж бодож байна. Бооцоотой. Нилээн том бооцоотой. Би санаачлаа. Зүгээр мөнгөөр бооцоо тавих уу? Огийн санаачлаа. Мөнгөөр бооцоо тавих уу? Өөр юмар тавих уу? Мөнгөөр тавих та. Хойд хайр зэгтэй. Шууд энийгээ тавьчих би. Ха? Ажаа солихон баас тээ. Эсвэл ингэж болно. За эхлээ мөнгөөр тавьчээ. За. Аль эсвэл хожигдсон 2 бага. Хоцсон 2 бага. Хожигдсон 2 нь өөрсдийнхөө нөгөө энэ юуны мөнгнөөс хоол хийж дайж болж байна. Ингээ мөнгө нь ер нь гоё шударга юм байна. Энэ удаа бид нар ингээд жижигхэн мөнгөтэй болсон юм чи. Мөнгө тавиад тоглох юм бол нөгөө баг нь бас пат гэдэг ингээд дээшлэх боломжтой юм байна тийм ээ. За хэдийг тавина уу? Яа. 2 ихтэй нөө. Хэдээр зах. Эмэгтэйчүүд юу яриа. За 10 орох тавьчих та. За 10. Эмэгтэйчүүд бас 10 орох үтчихв. Эмэгтэйчүүд яах юм? 5-5-аар үзье. 5-5.
Энэ одоо юу бадрангуу байгаа чи. Сайн шидсэн чи айгүй сайн юм байна. Ороод байна. Бадрангуу манай хүн чи бүрстэ 10 маа. За гэхүү тэгвэл. За хоёулаа бүгдээрээ дүрмээ тохирч. За хаадасаа. За хэдэн удаа шийдэх. Ачаан яг энэ шийдний доороос 3 шидээ октод. За октод 3. Чи битээр 5. Болох уу? 5. 3 5 5. Энэ хараа шийдэн ингээд энэ руугаа дали юм байна. Тэгэхээр зүгээр өөрийг хүссэн цэгээс гэхээр баг ингээд тэгээд 5 шидэд хамгийн олон шидсэн бооцоо. Өөрийг хүссэн цэгээс гэхээр дандаа энэ талаас шидчих болно. Хоёулаа 3. Тийм учраас эндээс зөөр тойроо 5 шидчихэ. Тойроо 5. Тэгээ. Тэр шудрах штэ. Алш. 10 каштэй. Чи наанасаа 3. За эндээс 3 тэндээс 2. За 2-1. Самбартай дүү юм байна. Яа, 3. За 1. За одоо эндээс 2. Би хүний газар зогсохгүй. За 3 шидэж. За 1. 2 штэ. 3-1. Тий. 3-1. За. Арай хүчтэй гаргаад байна. За 4 дэх шидэлтөө. Тий. Тийм ээ. Баяр үргээ. За 10 цааснаас ер нь шидэхгүйгээр өгсөн ч асуудал алга надад нэрээ. Яг ёсыг та 5 өгчихгүй да. Юу л дахиад 2 л. За эдгээр 5 орохгүй. Угаас нэг ч орохгүй харж байгаа. Хараарай. Манай 3 орно. Танаа хүн чи хараамуутай шийдэн ингэ зүрх харагдаж байгаа. За хажуугаас саад бол би яг чи баг гай болоод байна. За тэгээ гай болоод зогсож. За яг энд зогсож байгаа. За эндээс 2 шидэх юм байна. Уралгаараа намайг хамгаалаад их юм байна уу? Харин. За. Юу яг жоохон ард зогсож намайг хамгаалаад их. Харин энэ хүн гай. Би ямар За би юмтай хүн шүү. Би юм ном. Би газар хөвчих яах вэ? Сарниулдаг. За. Хүүтин аа. За хоёр дутлаа шүү. За манай хуусаа авчих юм байна. За. Ахгүй наач тий. За. Хийдэн дээ. Манай хүнийг. За 1-0. Ахгүй. За 2-0. За нэг дээр хайцъя. За. Нэг дээр хайцуул. Манай хайчлаа шүү дээ. Байхгүй шүү дээ наач би хийсэн хамаа. За дуусна. Зүгээр ядарсан 10 өгч хамаагүй шүү дээ. За чи юу 5-аар өгчтаа салгаж аваарай зөө. Би өөрөө ихтэй шилжиж маа. За. Би сая эхэлсэн байхгүй юу? Манай угаас. Ойроос за туяа хэл эндээс. За туяа эндээс. 3 шидэш. За манай халбаасаар эхэллээ. За 3 шидэш тэ энэ хоёр маань. Хаана ч юм уу гол хийж байгаа гэж бит цуцаа. Йоо энэ. 3 билүү? 3. За 1-0. 1-0 50000 гэж байгаа. Яа чи ямар дарамттай юм бэ? Ямар ядаргатай юм бэ? Чи манай үе дарамтчаа чи. За ёо. Яа. 2-0. Энэ ер нь тэр юм байна. Хайр мөх. Яа 15 тас. Ядарсан үсэж байна. Хайр мөх юм. Маруугаал томроод. За манай нэг л хийш. За би бол мэдэхгүй байна. За. Таач хөө. Би бол мэдэхгүй байна. За. Хин ч яах. Хөргөө. Зөөлөө. Өшөө хөргий. За хөргий. Тай гоё штэ. Оо. За үлдсэн нэг шидгүү. За хоёул дуусангууд нь 10 тавьж байгаад хөөшөө юу лээ 10 тий 10 тавьж байгаад нэг дахиад би 15к. За нэг нэх хөө. Нэг нагчээ. Окей. Нэг нэх хөө. За байж болно. Босоо өсгий. Би манай танахаас 15000 төгрөгийн авдагтай болчлаа шүү дээ. Харин тий. За 15 чинь тоглолчих. За тэгье. За яах саяны дүрмээр. Яг саяны дүрмээр. За. За нэг байдгүй. За зүгээр байна шүү дээ. Цааштай бай. 4 байна. За одоо эндээс бөмбөг аваад өгчих заяа. Маа. Баярлалаа. Яагаад тэр самбардаад байна те? Яач вэ? Яагаад ч вэ?
самбартахаар орох юм байна. Хайртай шүү. Чи шүү. Зүрээ. Аваа. За самбарчиг зүгүүр зөв юм бэ те. За 4-2. Би цэвэр явчих хаа. Эндээс бол самбарын зүгүүр баг. Оо самбар нэг хитцсэн. 2 5-2. За. Эхнийх. Байдгүй. Яас ихсэн юм бэ те? Ядаж нэг оруулах. Манай чаднаа. Тэр ядаж нэг оруулах. Хоёр алдсан ш. Өнөөдөр чи би 30 цаас оллоо. Тэрийгэ тавиад бол. Чи бэмээ яриад байгаарай. Цэвэр гол. За яха нэг. Яахгүй. Яа! За энийг хийхгүй дууслаа. За өөрөө л мэд. Байхгүй. Байхгүй шүү дээ одоо тийм. Яа. За нэг. За нэг шиж. Эндээс нэг хиндээс нэг. Тэндээс шиж яах юм. Тэр чинь бол вариантгүй ийм юм биш юм. За тэгээ. За эндээс нэг. Эндээс нэг л явчих. За би ихлээ шүү. За. За хинцээ. Байхгүй шүү. За ахаад нэг. Оролтоод явах юм байна. Оролтлоод явна гэсэн үг. Самбарч нэг юм ойлгочиход байгаа юм аа. Самбарч бацаа юм да тий. За. Дуусчээ. Хайда 30. За. За нөгөө нэг би бүр энэ Монгол гэртээ ашиглаад ямар хэлбэртэй ашиглаад байгаа юм бол гэж бодоол байсан чи ашгүй нэг задалж аваад энэ нараа дотор ийм. За энэ хоёрд өгөл дөө. За байж ихтэй би гоё харуулсан. Ийм хөргөн гэрээ хэлбэртэй. Оо ямар гоё юм бэ яа. Энэ 30,000 40,000 авсан ч ах уу. За баярлалаа. Мөнгө алдсан ч гэсэн байлчих та тий. Тав өгчөө. Гэхдээ алдчихад нэг л тэгтээ та нар одоо санаасаа алдчихад битэн араас нэг юм горгор байлаа. Зүгээр л оомаа гэж өгөөчтэй. Мөнгөн дээр харуулахгүй шээ. Ахаад авах юм. За. Би басаа. За би ч одоо ерөөсөө хүүхдээ байгаасаа манай энэ Аранхан аймгийн 2 дугаар сургууль багшлаа Баяр Магнаг миний багш байгаа. Сагсан бөмбөгийг над хамгийн анх заасан. Одоо олон жил удирдлаганд орно. Сагс тоосон. Гэтэ олон жил бас би тоглосонгүй сүүлийн хэдэн жил. Тэ сая тэгтээ ямар ч сохроор Нямбахыг хожичлоо. За манай багинг 21,000 төгрөгтэй боллоо. 30,000. За 30,000. За Далийн шид юм чинь. Хөөе авангуудаа надад өгдөө. Тэглээ ойлгочлоо сүүл рүүгээ тий. Яг самбартууд унах юм байна гэд. Тэгээ самбараа ойлгочихж байгаа байхгүй. Дотор цаа. За баяр үргье. За багийнхандаа баяр үргье гэд. Баярлалаа. Готоо өсгөж бүр Усаахнаа үлдээвэ. таамад госоо. 30,000 маргаж 60 болгоорой. Одоо яаж ингэж яах вэ? За дараа нь хизээ нэгэн цаг шийд таарлах юм бол хоёулаа нэгийг арцсныг үзье да тийм ээ. За тэгье. За. Амаалдвал байрч болохгүй гэж. Нямбаяр маань сонирхогчдын лигт тоглодог учраас зураг авалт эхэлсэн цагаас л бооцоотой бөмбөг шидэ гэж байсан. Ямар ч хүн мөнгийг өсгөн гэж бодно л доо. Гэсэн ч санснаар болсонгүй. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Ерөнхий ивент тэтгэгч Ходоодон тустай Алифтэй Алена. You'll be right. Avşaltsada you'll be right. Mini dorsta you'll be right. Belly wondersta you'll be right. Bitni dorsta you'll be right. Komşukta you'll be right. Avşaltsada you'll be right. Mini dorsta you'll be right. Belly wondersta you'll be right. Right. Mini dorsta you'll be right. Belly wondersta you'll be right. Bitni dorsta you'll be right. Uçumda çoklar, summerda çoklar, amta dursun çoklar, beach dostta, cheeks dostta, tomorrow dostta.
Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч PC Mall, Сахим технологи, цахилгаан барааны их дэлгүүр. Би одоо яг 2008 онд Sunshine нэг сумын бүжигт орж ирсэн. Нүвээ. Тэгээд одоо ингээд 2 дахь орж байна. Миний ойлголтоор бол хамгийн эко тэгээд нөгөө Улаанбаатарын ч юм уу өөр газруудын night club шиг биш. Тэ? Харахаар бол бүгдээрээ ингээ гоё хувцас өмсөөд ойр дуулаагүй найзуудтайгаа хүмүүстэйгээ сумынхантайгаа уулзаад нэг үчиг ингээ гоё өнгөрөөж байгаа. Бүгдээрээ ингээ гал халуун гоё л. Гараад нарлаг шигээд отгоогоо урьж дуулаад өөрөө нэг дуу дуулаад магадгүй манай үүрээр бүжгэж магадгүй л. Check it out, here we go, let me say it. Tracks on racks, make the DJs wanna play it. The front to the front, and the back to the back, from the hip to the hop, and the front to the back. Every single line on time, you admire. Stays in your brain like earth, wind, and fire. Here I am all the time, girl, you know me. I must admit, I'm the real one. За бид бүхэн бодвол нэг ийм дөрөв царай алдсан юм энэ цэгэр суман дээр яваад байгаа. Зарим нэг нь бол бас таарлсан, харсан хүмүүс байна. Нутгийн удирдлагууд за ингээд манай багийн засаг дарга нар бол бид нартай хамт ажиллаж байгаа. Бид бүхэн талархлаа илэрхийлж өнөөдөр энд ганц нэг айдууны мэдлэгээ дэвшүүлье гэж бодсон. Та нартайгаа нэг үчиг гайхалтай өнгөрөөж сайхан бүжиглээ. Дотны танилцаа баялсан талархснаа илэрхийлье гэж хүрэлцэн ирсэн байгаамаа. Ингээд дуучин Батхан баярыг энэ цэнгүүнийг хөгжөөж өгөх гэмээр өрн залаа. Та бүхний халуун халгаад ажилласан. Тэгээд юм зөв бүх сайхан бүсгүүчүүдтэй зориулаад харийн авраг мэлтөг зориулъя. Нутгийн залуучуудтай сайхан таа зэрэгэл явж шээ ингээд энэ ч бүр амар гоё эко баг фитнес болж шээ би тийч сайхан таа зэрэгэл 1 2 1 2 1 2 гэж бүжиг зааж өгөөс авч ийн. Анх удаа сумын төв бүжинд орж байгаа юм чи 1 2 1 2 1 2 гэж гоё наа. За манай залуучууд босоод бүжиглээ. За тийм үүнээр сууж байгаа залуучууд энэ арай их бүсгүүчүүд харагдаад байна. Цагаан бүжиг зарчаа.
За гоё штэ. Төсөөлөөгүй тэгээд нөгөө Facebook янз янзнаас харахад сум дээр л жинхэнэ шоу болдог штэ гэж хараад нэг гоё нэг бүжиглж байгаа ингээд бүр ингээд сэтгэлээрээ доглоо бүжиглж байгаа хүмүүсийг хараад бичнээр сарах маш гоё байдаг гэсэн. Тэгээд яг өнөөдөр яг ингээд бодитоор мэдрээд үгүй дисконд орог айгу удцсан байна. Тэгээд өнөөдөр харин жинхэнэ ирээд яг нутгийн хүмүүстэй, малчидтай, цэгэр сумынхантайгаа ингээд бүжиглсэн ч гэсэн гоё мэдрэмж төрж байна. Сайхан байна. Бүр 8 хоногийн туурш өстой нэрээ нөө өхрийн орчнод 7-оос бусдын баг хийсэн штэ. Юу хамаагүй хийсэн тий. Тэгээ өнөөдөр ингээд 8 дахь 9 дахь өдрийн дугаар штэ тий. Тэгэхээр чи өнөөдөр ингээд ажил хийлгээгүй бүтэн ингээд амраагаад хоолоор дайлаад ингээд бүр баярлуулаад бүжиглүүлээд үнэхээр гоё байна. Яг бид хэд чинь нөгөө яг ирснээс хойш дандаа ингээд нөгөө мөнгө өсгөх ажил хийж ийсэн. А яг нэг өдөр ч гэсэн ингээд дуутай, ууртай, ард иргэдтэйгээ сайхан ингээд сумынхаа ард иргэдтэй хамтдаа ингээд дөргөөд байж гсэн үнээр гоё. Ядахгүй бас гоё шүү дээ. Гайгүй. Хайр утмааргүй байна уу? Гайгүй байна. Одоо энэ ч байж л байл. Сумын төвийн нэгэн өдөр сайхан өнгөрлөө. Хотын хөл хөдөлгөөнтэй, дуу чимээ ихтэй орчинтой харьцуулахад сумын бүжиг илүү энгийн, сэтгэлд ойрхон байх шиг. 21,000 дээр нэмэх нь 21,000 реалити шоуны 9 дахь дугаар ийн өндөрлөж байна. Маргааш нэвтрүүлгийн хаалтын өдөр хамтдаа туулсан мөчүүдэд дурсан санж, ялагч хэн болохыг мэдэх тэр чухал мөч хүлээж байна. Маргаашийн хаалтын үеэр дахин уулзъя. Гэж бодож байгаа хта тий. Би бол одоо дотроос аваас зулгаж болох гэсэн бодол байна. Хэрхэн яаж ажил шидэн дөрөг болж байгааг нь мэдэхгүй байгаа. Тэр мэдээг өнөөдөр сонсон. Эвэр мараа танаа гэдэг юмыг туяал гаргаад. Би харахгүй айл. За яг өнөөдөр бидний энэ явагдаж байгаа дугаар маань Аранга аймгийн Цэгэр сумын дуу төрсорт гэдэг одоо ийм сайхан үзэсгэлэнтэй газар дээрээс явагдаж байна.